Одоо энэ говийн юутай бүстэй холбоотой оюутлогын асуудлаар ингээд бөө маргаан болж байгаа. Их хурлын даргад ч гэсэн одоо хэлмээр байгаа энэ засгийн газрын хэрэглэхийн даргууллаар оюутлоготой яг хилцээр явж байна. Энэ үед ийм оюутлогоо нөгөө хилцүүлэг болох гэдэг байна гэд ингээд яриад байдаг. Тэгэхээр энийг одоо энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлт дээр ярьж байгаа шийдэж болдгоо юм уу? Үнэхээр тийм байгаа бол нэг бол та захирамж гаргаад тэр оюутлогын хилцүүлгийг хойшлуулж ярьдаг ч юм уу, эсвэл засгийн газрынхаа хилцээрийг өөрчлөх ч юм уу, ингээд нэг жоохон бодлоготой баймаар юм шиг байх юм. Их хурл дээр нэг өөр юм яриад, засаг нь өөр юм яриад ингээд яваад иж болмооргүй байх юм олонх. Тэгээ оюутлогын сонсголттой холбогдуулаад энэ бол их хурлын хэн шалгах төр ороо байгуулагдаад сонсголоо тов зарлаад ингээ хуулиараа явж байгаа юм бэл. Одоо бол засгийн газар дээр яг хэлэлцээр явж байгаа. Зээлийн хүү бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талч хийсэн харилцсан одоо ойлголцоод буулт хийгээд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг ерөнхий сайд өгсөн. Дэвшлүүд гарч байгаа. Орон даяар ярьснараа асуудлыг бол мухарлна гэж бол байхгүй. Гэхдээ их хурл хэн шалгах төр ороо байгуулах одоо эргэцүүн боломжтой учраас төр ороогоо байгуулад сонсголоо хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ сонсголт бол холбогдох албан тушаалтууд оролцоод тайлбараа өгөөд явах ёстой баха гэсэн ийм л байр суурьтай байна. Тэгэхээр сонсголт оролцохдоо гэрчээр дуудагдсан бол хариуцлагатай оролцоод байр сууриа нэгтгэхэд ингэж явна гэж ойлгож байгаа. Ирэх нэгтгэд эхлэнэ гэсэн мэдээлэл би авсан. Тэгэхдээ 300 хүн гэрчээр дуудагдсан гэсэн. Тэгэхээр шинэ оныг дамжуулаад цагаан сар хүртэл өдөр болгон нэг хүн нэг 5-10 минут ярихад тасралтгүй хуралдах ийм байдалтай байгаа. Тэгэхээр 300 хүнээс хэн нь ярьж, хэн нь сууж, хэн нь нардан зогсож, хэн нь одоо хөгжөөнд дэмжих вэ гэдэг нь ойлгомжгүй ийм байдалтай сонсгол болох гэдэг. Тийм учраас сонсголд яг оролцох, яг хин ямар албан тушаалтууд үг хэлэхүүдийг тодорхой болгох ёстой баха. Тэгээ үүн дээр зохион байгуулалт нэр их хурлын тамгын газар ус тусалцаа дэмжлэг үзүүл ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ бол бас их тийм сенсацлж болох эсвэл одоо дутуу мэдээлэлтэйгээр хандж болох сэдв огт биш. 3 дахь хөршийн хөрөнгө оруулалт дэлхийд дахин харж байна. Энэ бол бидний ус төрчдөг сэдв биш. Тийм учраас аль талаасаа ухаалгаар асуудалд хандах хэрэгтэй. Сонсголыг хүндэтгээд оролцох ёстой. Албан тушаалтууд оролцсон. Их хурл хуулиа хэрэгжүүлнэ. Монголын ард түмний одоо талд энэ үндэсний баялагын сангийн хуулиа хэрэгжүүлэх талдаа бол хатуу байр сууриа нэгтгэн. Тэгээ үүн дээр гишүүдийг бас анхааралтай идэвхтэй оролцохыг бас урьж байна.